Хагасчгийн шатны эхний тулаан эхлэхэд бэлэн болсон. За Улаанбаатар фенсинг болон Сарууд клубын тулаанд за Маргад Эрдэнэ нэг талаас нөгөө талаас Тэмүүлэн гарч ирсэн юм байна. Маргад Эрдэнэ нэрлэн ширүүнд овтож байгаа. Замын зах руу шахсан ихний оног авч ирсэн. Нэгдгийн харьцаатай тэргүүлж эхэллээ. Ямар хурдан довтлохоо орж ирсэн бэ. Гэхдээ Маргад Эрдэнэ хамгаалалт сайн болж 2 дахь оног авсан. Тооны харьцааг 2-1 болгож ойртуулсан. Довтлохыг харьцаая. Тэгээд за эргээ татгсан уу гэсэн Маргад Эрдэнэ татчихж байгаа юм байна. 3-1. Тэмүүлэн тоог ойртуулсан 3-2. За энэ яг энэ хүчтэй, хурдтай за үеийн цаг дуусахаас өмнө тоог 3 дээр тэнцвүүлж чадсан Тэмүүлэн. Хоёр дахь тулаан эхэлсэн мөнх тулга болон ганцаарчсан төрлийн насан туршидын улсын аваргаар дөнгөж өчигдөр тодорсон мөнх хасаж маш зөрөгтэй довтсон доо. Мөнх тулга ихний оног авлаа. Энэ хоёр тамирчин бол насан туршидын ганцаарчсан улсын аварга дээр бол өчигдөр уучраад харан тогсон. Тэгээд одоо минут 10 секундын туршид хоёр тамирчин ердөө нэг оноод солилцоод байна. Яа мөнгө туршлагаараа баяжлаа. За 6-4 харьцаатай Улаанбаатар тэргүүлж байгаа. За мөнгө мөнх тулга ээлж тоног авсан 8-4 болж байна. За мөнх тулгагийн үеийг 5 дараагийн тулаан Улаанбаатар фенсинг клубээс сүмийн олдон гарч ирсэн бол Сарууд клубээс өчигдөр болсон ганцаарчсан төрлийн мөнгөн медаль хүслэн гарч ирсэн. Сүмийн олдонгоос сөрөг довтлогоо ирсэн. Хамгаалтаас зүрж оноо авах гээд болсонгүй. Дахиад нэг довтлогоон дээр сүмийн олдон хамгаалсан. Гэхдээ ээлжид нэгэн довтлогоог хамгаалж чадсангүй. Хүслэн энэ үеийн 2 дахь оноо авж байна. Хүслэн бол бүр энэ үеийг арга дээр тэнцвүүлж дуусгах боломжтой гэж хийж дуусаагүй байхад Сүмийн олдон ээлж тоног авж байна. Зандис Сүмийн олдон яг л зөв үедээ хатгалаа да. Тэгээд дабл тач болж 12-7 боллоо. Оног найрцаа. Үслэнгийн хувьд тэгээд энэ оног нөхөх боломжтой. Тулаанчдын нэг учраас тоног авсан. Секундын хугацаанд дахин нэг оног авч чадсан 13-9
4 онооны зөрүү. Дөрөвдүгээр үеийн тулаан дээр мөнх тулга бол Маргад Эрдэнэр хоёр талаас гарч ирсэн. Спорт мастер мөнх чаргалын мөнх тулгын ямар тулаан үзүүлэх хамтдаа харъя хатгсан амцсангүй мөнх тулгын хамгаалалт онц сайн 14-9. За хөлрүү нэг хатгаж үзсэндээ эргээд хамгаалалт мөнх тулгаас 2-3 дайралтыг хамгаалсан, 4 дахь дайралтыг нь хамгаалсан ч харамсалтай нийцэлтэн оноогоо алдсан 14-10. Эргээд үе яаж ихэлсэн яг тэр зэг дээр ирлээ. Хамгаалсан эргээд сөрөг довтлоонд оноо солилцсонгүй 14-11 болж 3 оноо өгтлөө ойртож байна. Хоёр тамирчны онооны харьцаа бол хоёр дээр тэнцүү байсан. Маргад Эрдэнэ гидсэн татгаад тооны харьцааг 3-2 болголоо. За юутай ч нийлбэр дүнг яваад үзэндээ оноо илүү байгаа гэсэн 15-13 хүртэл ойртууллаа. Маргад Эрдэнэ. За тэнд зам дээрээс бас хөл алдахад үзсэн байх шүү. Double touch 16-14. Онооны хүчтэй 17-14. Буцаад 3 онооны зөрүү. Дараагийн тамирчид талбай дээр гарч ирсэн. За эндээс double touch. Оноос сайн батсан бэ гэсэн хүслэн байжээ. Тоог 18 дээр тэнцвүүлсэн мөнх хэсэр. Маш чухал оног мөнх тулга сумын олд авлаа да. За сүлж тогтлоо. Мөнх хасар тоог 19 дээр тэнцүүлж байна. Энэ тэнцүү тулгааныг бид үзэж байна. Маш сонирхолтой тоглолт. Double touch. Октоо энэ үе 30 хүртэл явах хэвээр шалан дээр хатгасан баха. За оног нь өгчөж байгаа маань. Гэхдээ мөнх хасар челленж аавна гинэ. За сая тэр сумын алтан мөнх хасрын довтлогон дээр хамгаалт сайн болж үе ээлж тоног авч байна. Сайн болсон. Гэхдээ дахиж нэг довтлоод сумын олдон 5 тоног авлаа энэ үеийн. 3 оноор хоцроод ирсэн. За хэлж дуусаагүй байхад мөнх хасар оржсэн сүүлийн 8 секунд дээр сумын олдон оног авчлаа 24-21.
7 үеийн тулаа эхэлсэн хүслэн болон мөнх тулганаар зам дээр гарч ирсэн. 3 оноогоор Улаанбаатар фэнсинг хэрэгүүлж байгаа. 3 онооны зэрэг 2 болгож хүслэн ойртууллаа. Эдэмчүүд нэг л оноо авсан. Хүслэн довтлоонд орсон. За яаж довтлоод оноо алдаад байгаа шүү дээ. Энэ удаад мөнх тулгын контратак онц сайн. Хоёр онооны зүрх болгож ойртууллаа. Эслэгээр. За. Хамгаалтан дээрээс хүслэн 10 секундэд за тоог тэнцвүүлэх оролцох хийхүү. За. Маш нарийн цагаар оноо аваад тоог 26 дээр тэнцвүүлсэн. Наймдуурын тул хариуцлагатай тулаанд Сумья Олдон болон Маргад Эрдэнэ нар гарч ирсэн. Эхний оноо дабл тачаар хоёр тамирчинд хоёуланд нэрж байна. 27 дээр тоол хийсэн. Минут 55. Энэ цаг үлдсэн. Сумья Олдонгийн онцгой хамгаалалт өөрт нь оноо олж ирлээ. Хог 28 дээр тэнцвүүлсэн Маргад Эрдэнэ. Хоёр чатгсан харагдаж байна. За харах мэдрэгч бол. Хүслэн байна. Яа. Дээр довтолч хуураад гизэн татгсан. Дамгааллыг аваад дуусгахыг бол хоёр тамирч хичээж байгаа гарцаагүй. Хисэд боловч Сумья Олдонгийн хамгаалалт контратак өөрт нь энэ үеийн 4 дахь оноог нь авчирж байна. Хамгаалт сайн болсон Сумья Олдонгаас гэхдээ Маргад Эрдэнэ онооны зүрх нэг болгож ойртууллаа. Сумья Олдон үеийн 5 дахь оноогоо авсан. Шийдвэрлэх 9 дахь үеийн тулааныг мөнх хасар болон Тэмүүлэн нар хийхнэ. Контр довтлогоноос л оноо авах болоо да. Хамгаалтаас оноо авах гэж хичээн. За гэсэн боловч за асуудал шийдэгдсэн. Тэмүүлэн заастай энэ оноог нь гуйдаж авлаа да. За дабл тач. 33-31 1 минутын хугацаанд мөнх хасар буюу гэдэг шийдэгдэх болчоод байна да. Тэмүүлэн бол энэ хугацаанд маш сайн хамгаалахад болчоод байна. Дабл тач 34-32. За тэнд хоёр үлдэг боловсроо. Оноог буутаач авч чадсан шүү. 34-33. Тулаан хараахан дуусаагүй байна. 15 секунд. Сүүлийн дайралтыг хийсэн дабл тач. 35-34. Дөрөв секунд довтлох хэрэгтэй довтолсон. Тэмүүлэн энэ тулааны 36 дахь хоног авснаар ялагчийн хэв заяаг нэг мөсөж шийдэж Улаанбаатар фэнсинг клубыг хагас шигшээд авчихлаа. За энэ дайраад унагцсан.